сайн бацааны хүүхдүүдээ 4 дахь хичээл буюу их зохиолт руугаа орцгоё. Их зохиолт маань Монгол хэл бичгийн шалгалтын 50 оноотой шалгалтын 20 оноог авдаг. Их сайн бодож боловсруулж бичихгүй бол нэлийн дийлэнх оноог маань авдаг учраас хариуцлагатай хандах нэг сэдвийн маань нэг нь энэ байгаамаа. За их зохиохдоо эсэ зохион буюу их зохиох хоёр. Өөрөөр хэлбэл эсэ зохион гэж ингэж ойлгох хэрэгтэй. За энэ эсээг зохиохдоо би гэж хэмбэ? Би энэ хорвоо дэлхий дээр энэ олон мянган хүн 100 мянга миллиард хүмүүсээс цор ганц би байдаг. Тэгэхээр би юу бодож, санаж, сэтгэж энэ сэдвийн хүрээнд юуг ойлгож ухаарч явдаг вэ гэдгийг нээх шаардлагатай байдаг. Тэгэхээр биг нээх гээд байгаа юм. Мигмөрсрэн гэж хийн, за тэр төрөө гэж хийн, хүсэлжин гэж хийн бэ гэдгийг л нээх гээд байгаа зүйл бол энэ их зохиолтоор энийг харах шаардлагатай байдаг. Дараа сэдв маань өгөгдчихлөө. Жишээлх юм бол залуу хүн бүрийн заавал унших ном гэсэн сэдвээр чи залуус дүүнартаа зориулсан ийм ятгсан эсэ зохиогоорой гэдэг ийм сэдв өгөгдчихлөө. За сэдв маань өгөгдлөө. Чи энэ сэдвээр ямар шин санаа гаргах вэ? Тэр бусад хүүхдүүдээс мөр зэрэгцээ шалгалт өгж байгаа хүүхдүүдээс илүү чи цор ганцаараа ямар шин санаа гаргах вэ гэдгийг их сайн бодох шаардлагатай байдаг. За дараа нь эсэний амин сүнс нь гот санаатай байх буюу энэ шин санаа. Гот санаа дэвшүүлэх нь их чухал. За өөрийнхөө нэг уншсан 10 хүрэхгүй номон дундаа эргэлдэж байгаа л за энэ ном л дээрдэ гэж ингэж ойлгож болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр түрүүчийн өгөгдөл сэдв маань залуу хүн бүрийн заавал унших ном гэсэн бол Монгол залуу хүн ямар оюуны чадвартай байх ёстой. Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа. Тиймийн тулд тэр нь бэлтгэхийн тулд бид ямар ном унших вэ? Чиний уншсан номнуудаас аль нь сайн байсан бэ гэдэг энэ шүүлтүүрүүдийг их сайн хийжээж ямар номоо сонгож авах вэ? Тэр сонгож авсан номоо би ямар гот санаа дэвшүүлэх, өвөрмөц санаа дэвшүүлэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. За бичсэн эсээгээ эргэж уншаад өвөрмөц санаа нь юун дээр байна уу гэдгийг их сайн харах шаардлагатай. За эсээ зохиосон хүүхдүүдээс хамгийн сайн эсэ ямар эсэ байдг вэ гэхээр их уншдаг, их бяцлагдаг, их тунгаадаг хүн сайн эсэ зохиодог. Учираас та бүхэн маань их сайн ном сайн уншаарай. Энэ их боломжтой цаг хугацаа өгдөж байгаа учраас ном их сайн уншаарай гэж багшин зөвлөж байна. За ном уншихдаа Монтени, Үлзий төгсийн, Төдөв гайн, за Нацгийн баг банд гайн, Доо цэмдчүү гайн гэд багшин таадад бас бичүүлсэн байгаа. Тэр хүмүүсийн номнуудыг нь олж уншаарай. За одоо багш нь Лодонгийн Төдөв гайн Үхэр хулгана гэдэг хэсэг уншия. За энэ эсэн дээр Лодонгийн Төдөв гэж хийн энэ хүн ямар шин санаа, гот санаа, өвөрмөц санаа гаргасан байна уу гэдгийг нь их сайн бодож сонсоорой хүүхдүүдээ. Хэрвээ хулгана 20 кг татах жинтэй байсансан бол хүн яагаад ч дэлхийн эзэн болж чадахгүйсэндэ гэж сууд эрдэмтэн Эйнштейн хэлжээ. Дэлхийн шинжлэх ухаан, хүн төрөлхтний оюуны соёл, иргэншлийн түүхэнд бүхэл бүтэн үеийг эзлэх гайхамшигтай нээлт хийсэн тэр сууд эрдэмтэн яагаад ингэж хэлсэн юм болоо гэдгийг эргцүүлэн бодоод гайхдаг үе надад байлаа. Харьцангуйн онолыг нээж цөмийн нууцыг мэдэж байсан тэр хүний үгэнд өчүүхэн жижиг хулганаас болгоомжилсон утга орсон нь гайхмаар билээ. Дэлхийг хэд дахин устгаж чадах аюулт халуун цөмийн хүчний тухай тэр мэдэж байсан болохоор хулган зэргийг юухнаар ч устгаж орхино гэдгийг төсөөлөхгүй байв гэж үдээ. Хэрвээ хулгана одоогийнхоос 20 кг-аар хүнд жинтэй байсансан бол дэлхийд ноёрхох эрхийг хүнээс булааж авах байсан гэдэг үгийг онолын үндэсгүй тооцоход хинч зөвшөөрөхөөр юм. Гэвч их эрдэмтэн ул үндэстэй юм ярьж бичдэг гэхөө. Ул үндэсгүй юм ярьж бичдэг гэхөө.
Хулганы юугаар нь тийм хөнөөлтэй, аюултай амьтан гэж их эрдэмтэд тооцсон юм бол энэ тухай 16 дугаар жарны эцсийн хулган жил буюу 1984 онд тал бүрээс эргцүүлэн бодоод арга буюу их эрдэмтэнтэй санал нэгдлээ. Эйнштейний хэлснээр үхэр хулган 20 кг жинтэй байсан бол үнэхээр хүн төрлөختөнд дийлдэхгүй байх амьтан байжээ. Аз болоход үхэр хулган 20 кг биш 200 г жинтэй амьт юм. Үхэр хулган анх манай Аз твээс бүр наривчил бол Монголын нутгаас дэлхийг тойрох аяндаа гарчээ. Нэг хэсэг нь өмнөдийн орны зорж энтхэг хятадаар дамжин далайн эрэг хүрч нөгөө хэсэг нь ижил мөрнийг зүгэлжээ. Өмнө зүг одсон үхэр хулган харж өстэй байжээ. Тэдний нэг өв хэсэг нь одоо 3 сайхан ууланд гүйлдэж яваа боцолгууд гин. Өмнө нэтгээдийг зорьсон үхэр хулган их далаад богдоод саатаж байх зураа айхтар олширчээ. Африкт бага Азад үхэр хулган үржин олширч багтахаа байх үед Европоос усан хөлөг онгоцнууд олноор энтхигийн болон газрын дунд далайг тулан үхэр хулганд улаа нэхэх алба хийж хэлжээ. Өрнөдийн худалдаач нь далайн дээрэмчдийн хөлөг онгоцонд Азийн үхэр хулган дөрөөлөн гарч тавтай сайхан айлсаар Европод заларчээ. Тэрнээс нэг их удалгүй Австрали төвд үхэр хулган айлчнаар хүрэлцэн очжээ. Австралийн зэлүүд тал нутагт үхэр хулган дураараа үржээ. Тариа ногоог нь хувхайлт сүйтгэхэд сая л ухаан орж 1880 оноос эхлэн 40 жилийн турш их хүч гаргаж даруй 5353 миль газрыг Австралийнхан ханаар тусгаарлажээ. Үхэр хулганаас хамгаалсан тэр хан нь Хятадын цагаан хэрэмнээс нэг их дутхгүй. Нэг үгээр хэлэхэд Лондонгоос Бээжин хүрэх дайтай урт барилга байгууламж болжээ. Эрт балрын цагт нүүдэлчдийн довтлохооноос хамгаалж аймхай хятадууд их цагаан хэрэм барьсан нэг түүх бий. Гэтэл Австралид үхэр хулганаас хамгаалж урт цагаан хэрэм барьсан нэг түүх гарчээ. Австралийн тэр хэрэм удаа дараа хэрэг болжээ. Үхэр хулган Австралид ингэж дайм үүсгэж байх оронд усан онгоцоор Европод заларсан үхэр хулган тахал түгээжээ. Үхэр хулганы тахлаар Европын хүн ам толгой дараалан хяарч 1/4 нь үгүй болжээ. Дахал гэдэг үг тэр цагаас эхлэн Европын улсуудын хэлэнд хараалын үг болон хувирсан ажээ. Азаас баруун хойш гарсан шар үхэр хулган 1727 онд ижил мөрөн хүрч хөлөг онгоц шаардсангүй зүгээр л сэлэн гаталж цаашаа явган тэмүүлжээ. Хідэн түмэн шар хулган ижил мөрдний усыг бүрхэж сэлэн гаталж байсан тухай тэр үеийн бичиг баримтанд үлджээ. Ижил мөрний гаталснаасаа хойш шар хулган 3 жилийн дараа Англид морилон очжээ. Улмаар 1755 онд хойд Америкт шар хулганыг хүрэлцэн очиход үеэл ах нь болох хар үхэр хулган өмнө зүгээс Америкт нэвтэрч очиод даруй 200 жил аж төрн нутагшчихсан байжээ. Шар хар хоёр үхэр хулган төөрсөөр төрөлдөө золгож уул твд бүрэн эзэн суугаад Марк Твен, Эрнест Хемингуэй, Валтер Скотт, Виктор Гюгогийн зохиолын хуудсанд байраа эзэлжээ. Америк хүртэл аялах замдаа хар үхэр хулган Гонконг, Кантон зэрэг томоохон хотуудад тахал тарааснаас болж тэр альд 15 сая хүн үхжээ. Үхэр хулганд Европ, Америкийн хүн ард жинхэнэ дайн зарлаж түмэн аргаар үргэлж устгал хийх болжээ. Хавх, тор, өрх, говчүүр ер нь бодож олоогүй арга байхгүй. Хүнцэл, хунчир, хүчил, шүлт хамаг байдаг хорыг хэрэглэсээр байлаа. Гэвч үхэр хулган өсөж үрдсэн хэвээр төрөл бүрийн хоронд биеэ дасгаж ямар ч юмыг эзэн шингээхээр ходоодоо зохицуулж өнөө хүрчээ. Одоо жил тутам дэлхийн хүнсний үр тарианы 20%-ийг дээр нь 50 шахан сая тонн хүнс тэжээлийн зүйлийг үхэр хулган зооглон устгажээ. Боловсон их Париж хотын 2000 км үргэлжилсэн урт хонгил хоол 3 сая подволоор үхэр хулган дүүрэн аж төрж байна. Үхэр хулганы үр үндэсгүй болгохын тулд цахилгаан эрчим, хортхий, хит нам дуу хүртэл ашиглаж байна. Үхэр хулганы эсрэг хэрэглэж байгаа тэр бүх арга чарга нь бүх үхэр хулганы 90%-ийг устгаж чадхаар тооцоотой ажээ. Гэвч үхэр хулган хүний хорлонтой арга бүрийг судлан бие зохицуулан амиа авч гарах чадвараа улам нэмсээр одоо хэр баргийн хоронд нүд анихааргүй бие сайтай болчихжээ.
16 дугаар жарны хамгийн сүүлийн хулган жил буюу 1984 онд дэлхийн хүн ам 4 миллиард 700 сая хүрэхэд үхэр хулганы тоо мөн 40 болжээ. Хүн амын тоо үхэр хулганых 4.7 миллиард болж хулган жилдээ золгосон чихүүдс хүрмээр юм. Яагаад гэвэл дэлхийн 4 миллиард 700 сая хүний нилээд хэсэг нь бие султай, хагас буюу бүтэн өсвөлнгийн байдалтай, дахир татуу, орон шоронд орсон, хууч өвчин баригдсан байна. Харин 4 миллиард 700 сая үхэр хулганы тухайд бол тэд бараг цөмөрөө тарган затгалан эрх дураараа амгалан тайван өсөж үржиж 7 хоног тутам 8 хүчгэн төрүүлж, нэг жилд нэг хос хулган 800 болон олширч 3 жил тутам дэлхийд 128 сая үхэр хулганд нэмэгдэж байна. Түүний хотод одоо шингээхгүй юмгүй болж цахилгаан дамжуулах утасны бүрхүүлийг үхэр хулганд дуртаяа зооглож сурчээ. Том хотуудад үе үе гэрэл тасарч твддэг болсны учир энэ. Үхэр хулганд бас синтетик нийлэг идэллийг амтархан иддэг болжээ. Байглаас зээсэн биеийн төгөлдөр нарийн зохион байгуулалттай энэ амьтны физиологийн нууцыг эрдэмтэд бүрэн тайлан таньж басалж чадаагүй байна. Дэлхийд анх бий болсон сүүн тижээлтэнгүүдийн өвөг эцэг болохоро тийм ам бүхтэй байдаг бололтой. Их нарийн ярвал үхэр хулган нь бол зааны эцэг адууны аав херсны ах юм. Хорвоогийн хууччлалын нэг гэдэг билээ. Үхэр хулган ийм айхтар амьтан байсныг их эрдэмтэн Эйнштейн мэддэг болохоор арга буюу түүний хүчийг үнэн зөв тодорхойлжээ гэж би бодлоо. Чон үүрэндээ өлзөйтэй гэдэг шиг үхэр хулган төрсөн нутагтаа эргэж ирсэнгүй яамаа. Хэдийгээр өөр хангаа нутагт үлийн хөх огтон сүүлийн үе шороошиг олшроод байгаа ч гэсэн тэр нь үхэр хулганы дэргэд аал шиг амьтан. Гэхдээ л насны эцэст үхэр хулган төрсөн нутагтаа эргэж ирж мэднэ гэдгийг биологчдод сэрэмжлэв штэ. Учир нь их хотыг үхэр хулган барааддаг замтай ажээ. Ам цагаан хулганаар 12 жилийг эхэлж эрдэнийн зүйлээр бөөлжөд байдаг эрүү цагаан хулган 1 жилээ гэж дуулсаар өдий хүрсэн монголчуудад үхэр хулган одоохондоо айдас төрүүлэхгүй л байна. За, Лодонгийн төдуугаан 1984 онд бичсэн энэ эссе одоо хүртэл үн цэнэ алдаагүй эссе зохиолтын хамгийн оргил эссе гэж хэлэгдэж ингэж явж байгаа. Учираас хүүхдүүд та бүхэн маань энэ боломжтой цаг хугацаагаа ашиглаад багшийнхаа нэрлсэн тухайн хүмүүсийн их зохиолууд буюу эссе зохиолуудыг уншиж эсseгээ их сайн зохиодог ийм чадвартай болоорой гэж хүсье. Баярлалаа хүүхдүүдээ баяртай.